За эрүүл мэндийн сайдын 2018 он 1 сарын 5-ны өдөр батлагдсан томоогийн үеийн бэлэн байдлыг хангах талаар энэ өдрөмжийн дагуу алслагдсан дөрөв болох налахын эрүүл мэндийн төвдөр өнөөдөр бид нар ажиллаж байна. За налахын эрүүл мэндийн төвдийн хувьд бол өнөөдөр харьцан хүүхдийн өвчлөл ачааллын хувьд бол харьцангуй гайгүй байна. Налахын эрүүл мэндийн төвд хүүхдийн тасагт бол төсөвт 50 ортой үүнээс бол 44 хүүхэд хэвтэ эмчилүүлж байна. За хүүхдийн тасгийн хувьд бол өнөөдрийн байдлаар 32 хүүхэд хэвтэ үзүүлсэн байна. Хүн ам ард иргэдэд чиглэгдсэн томоогоос урьдчилан сэргийлэх мэдээ сургалтыг бол цахим болон цаасан хэлбэр гарын авлага байдлаар иргэдэд бол түгэж байна. Томоогийн дэлбэлт бол маш их байна. Тэгээд за сая яг эд оргил үедээ бол үндсэндээ амлалтын үйлчлэгийн хувьд бол 7.9 тэгээд 9.1 хүртэл бол ихсэн ийм тохиолдол байж байгаа. Өдөртөө бол үндсэндээ 35-аас 40 те амралтын өдрүүд бол 135 хүүхэд хүртэл хандсан. За эмнэлэгт бол манайх нийтдээ 50 ортой хүүхдийн эмнэлэг бол сая шинээр ашиглалтанд орсон. Тэгэхдээ дээдл нь бол бид нар 80 хүүхэд хүртэл байж авсан байж байгаа. Энэ тандал томогийнхаа гурванд хэвдэлт ихтэй байж байгаа, халдвар ихтэй байж байгаа үед бол харин харж авч газраар юм эсвэл коридорт бол хүүхэд аваагүй л явсан. Нийслэлийн эрүүл мэндийн нийслэлийн засаг даргын гарсан 577 тушаал байж байгаа. За энэ дээр бол үндсэндээ 3 эрсдэлтэй тушаал байсан. Энэ нь бол нэгдүгээр бэлтгэл ажлыг хангах. За нөгөөх нь бол яг томоогийн үед халдварын үед бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг юм жаа. Тэгэхээр энэ халдварын үед бол авах арга хэмжээ нь бол үндсэндээ эмчилгээ онцлогыг бол бүрэн хийх, эрүүл мэндийн боловсрол болгох сургалтыг бол маш сайн хийх. За тэгээд дээрэс нь яг уу гэхэлэр орны хүлээлтлийг бол багасгах тийм ээ. Маш хурдан эрчимтэй хайрлаа бол арга хэмжээ авах гэдэг асуудлыг ярьж байгаа. За дээрэс нь сүлд өгсөн зөвлөмжүүдээр бол үндсэндээ гэрийн эргэлтийг бол сайжруулах, хөрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаануудыг бол сайжруулах, эцэг эхлэл рүү хандах сургалтыг бол сайн хийх хэрэгтэй гэж байна. За манай эрүүл мэндийн төвийн хувьд бол хэвтэ эмчилүүлж байгаа хүмүүстэй үндсэндээ ахмад эмч нараараа одоо ажиллаж байсан тэтгэврт гарсан хүмүүсээр бол бид нар өрөөнд нь сургалт өгүүлэх ийм асуудлууд хийж байгаа. Яагаад тэгэхээр 80 хүүхэд гэдэг бол энэ эмнэлэгт бол үндсэндээ 160 хүн болж байгаа ээж автайгаа нэлээд дээрэс нь персоналууд ажилчид маань бол орж ирнэ. Ингээхээр тухайн эмнэлгийн ачаал бол үндсэндээ 3 дахиад 4 дахин эмнэлэг ихссэн. Тэгэхээр энэ үед бол бид нар цуглуулж сургалт хийхгүй гэдэг аргыг бол байсан ч. Дээрэс нь эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр бас бид нар Монголын үндэсний олон нийтийн телевизээр 14 хоногийн хугацаанд бол эрүүл мэндийн газартай сонгон найрхан дөрөв эрүүл мэндийн төвтэйг бол нийлбод шторкуудыг явуулсан. За мөн орон нутгийн телевизээр буян алах телевизээр бол байнгын явуулж байгаа. Тэгээд эмчнэр маань бол бас байнга зөвлөгөө өгöd бол юм явж байгаа. Тэгэхээр бид нар гол зөвлөж байгаа юм бол ердөөсөө хүүхдүүдэд маш сайн дулаан байлга, гадуур битгий авчив, гэр орондоо бол амны санаацыг маш сайн хийн тийм ээ. Давсуулан сод явсан болуулаар зайлуул. За энэ зөвлөгөөг бол байнга өгч байгаа. Хэрвээ өвдөд юм уу ханаасан бахан бол 1-2 хоног сайн шингэн амуулгаад үнэхээр халдварлалт өндөр байгаа юм бол эмнэлэгт хандаа, эмчтэй хандаа гэдэг асуудал ирж байгаа. Дээрэс нь налах эрүүл мэндийн төв дээр эмчилэгдээд гарсан хүүхдүүдийг хөрхийн эрүүл мэндийн төв рүүгээ шууд тэр дорн бол мэдээлж. Тийм учраас тэр ингээд гарсан хүүхдүүд ялангуяа ачааллын үед бол бид нар дээдлэн 3 хоног, 4 хоног, 5 хоногор бол эмчилж байсан. Гэхдээ энэ 4-5 хоногт бол мэдээж бүрэн эмчилэгдэнэ гэж бол багхгүй. Тухайн үед шин хүнд тэр шин тэмдгийг нь бол дараал хордлого тайлах эмчилгээгээр бол хийж байгаа шүү дээ. Тэгээд дараагаар нь үргэлжлүүлээд бол хөрхийн эрүүл мэндийн төв дээр хөрхийн эмч нараар нь бол хянуулж тийш нь бол явуулж гэрийн эргэлтийг нь сайжруулах юм асуудал хийж байна. Ариун жаргалын хур цэцэг уламжлалтын эмч налах дүргийн. Одоо нэг үе бодвол ханаа томооны дэгдэлт бол багассан. Тэгээд яг эд үе ачааллын үеэр бол уламжлалтын өдрийн 8 цагаар тасагт нэг эмч ажиллаад оройн цагаар 2 эмч ээлжилж ажилласан байгаа. Орой 10 хүртэл зарим үедээ бол 9 хүртэл. Тэгээд одоо бол ачаалал багассан. Тэр үед болохоор хүлээн авахар буцсан хүүхдүүдэд уламжлалт эмчилгээ зөвлөөд заримд нь болохоор уламжлалт эмчилгээ хийгээд явуулсан байгаа. Тан зөвлөөд тангаа уулгаад зарим хүүхдүүд бол ирс сайжраад дахиж хүндрэл өгөөгүй байгаа. Уламжлалт эмчилгээ болохоор гэрийн нөхцөлд нөгөө нэг төөнөр Монгол төөнөр хийх арга эцэг эхчүүдэд сайн зөвлөсөн. Тэр нь болохоор дархлаа сайн дэмжиж өгдөг байгаа. Нэг хэд хоног хийхэд бол уг нь нэлээд сайн дэмжиж дахид давтахгүй байгаа байхгүй. Тэгээд гэрийн нөхцөлд хийх аргыг сайн зааж өгсөн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн. Тэгээд нөгөө нэг уламжлалтын тангууд байдаг л да ханиадны үед уушгины нөгөө нэг хатгаа болсон үед хоолойны үе хоолой өвдөлсөн үед зайлах малах гэх тийм тангууд байдаг. Тэднийг
сайн зөвлөж. Одоогондоо манай энэ имчилгээний үйлчлэгээ бол сэтгэл хангалуун байгаа. Тэгээд бол байгаа одоо орчин нь бол их хэцүү байсан. Шинээр эмнэлэг нэгдээд налайхын ард түмэнд бол одоо маш тустай асуудал болсон. Энд бол их натаа талархалтай байгаа. Налайхын ард түмэн одоо хуучнаар бол одоо 30 жил хүүхдийн эмнэлэг гэж асар хэцүү нөхцөл байсан бол одоо шинээр эмнэлэг байгуулснараа налайхын ард түмэн түүний дотор хүүхд шухад ирээдүйн маань аюулгүй орчинд эмнэлгийн тусламж авахд бол маш сайн болсон байгаа. Энэ дээр бол манай ард түмэн маш сайхан хангалуун байгаа. Энэ дээр бол бүгдэнд нь баярлалаа хэлэх ёстой. Ер нь гадуур бол ханиад шүүгнэ. Одоо энэ утгаанаас шалтгаалсан энэ асуудлаас болоод нэлээд хүнд байх шиг байна. Энэ тал дээр манай төр захиргааны байгууллагад ингэж ажиллаж байгаа нь бол маш сайн байна. Тэр тусмаа налайх бол одоо утаатай болцсон. Энэ тал дээр ажиллаад энэ сайхан эмнэлэг байгуулсан одоо маш сайн байна гэж бод. Өнөөдөр бол би намайг маш сайн хүлээж авлаа. Би урд нь ч гэсэн 2 удаа хэзээгээ үзүүлж ирсэн, маш урайлахгүй гэж авч ирсэн. Энэ дээр нэг түрүүн ажигдсан юм бас хэлэх зүйтэй болов гэж бодож байна. Тэнцээ байхад нүүж ирж амжааг байж хахад нэг нүүд судлын асуудал дээрээсээ бол хоёр тал руу нэг асуудал байгаад байсан. Одоо бол энэ лугаар ирсэн саяны байдлаар бол маш сайхан илдэвлээ гэж байгаа. Одоо ерөөд 10 минут дотор би хүүхдээ хэвтүүлчлээ, нэг нь хэвтүүлээ, нэг нь аваад явж байна. Энэ бол маш талархалтай үлээж авах байна. За манай дүүргийн хувьд бол яг томоо болон томоо төс төвчний хувьд яг оргил үед нь бол 12 сард байсан. За бид нэр яг энэ үед бол яг хоёр эмчийг уртсгсан цагаар ажиллаж байсан. За баярын өдрүүдээр бид нар мөн уртсгсан цагаар яг хүүхдийн эмч ажилласан байгаа. За харин яг хүүхдийн сургууль хичээл амарсантай холбоотойгоор 1 сараас өвчлөл харьцангуй буураад амбулаторийн үйлчлэг яг одоо хэвийн төвшөнд явагдаж эхэлж байна. Гэхдээ бидэд бас хүүхдийнхээ эмчийг бол яг тогтмол 6 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэгээ манай өрхийн эмнэлгүүд бас уртсгсан цагаар ажиллаж байгаа. За эцэг эхчүүдийн хувьд бол яг хүүхдүүдээ яг ханаа томооны үеэр гадуур олон нийтийн газараар авч явахдаа амны хаалт зүйлгээрээ за тэгээд хүүхдэд дархлаажуулж витаминжуулах ажлыг бас маш сайн хийгээрээ. За тэгээд нэгэнд ханаа томоо хөрсөн бол яг эмчийн зөвлөгөөгөөр бас эмээ угаарай гэж зөвлөмөр.